Сэтгэлийн дусгал хэмээх сонсголон тэрэгтэй аялалд дөрөв нийлсэн дурсамжаа хуваалцаж энэхүү тэмдэглэлийг та бүхний дурсамжинд товчүүлдэе. Шашин мөргөлийн буюу шашин соёлын аялал бол олон улсын аялал жуулчлалд ихээхэн жин дардаг төрөл зүйл юм. За бидний их хэсэг хүмүүс энэ удаа энтхэг оронд шашин номын чиглэлээр аялсан бөгөөд Дээрхингийн Далай ламын залран суугаа Дарамсалаа хэмээх багахан хотыг зорж тэндээ хэд хоног сонин цэвнийг үзэхээр төлөвлөсөн байлаа. Монголчууд энэ мэтээр далай гэгээний ажлыг авч хүндэтгэл илэрхийлэхээр энтхгийг зорддог болсоор сүүлийн 30 жилийн үргэлжлэж байна. Бараг 8000 км нисэж онгоц солисоор эцэст нь Дарамсалаад хүрч энтхийн Хямлай нурууны бэлд газардлаа. Энэтхэгдэх дөрвөгч төвдүүдийн хотод ирж байгаа нь юм. Олон зүйл сонин сайхан байх авч бүх хүний сэтгэлд нэг адил сэтгэл догтлол үүсэж тэр нэгэн сайхан мөчийг хүлээж байлаа. Тэр мөч бол амьд бурхан Дээрхэн гэгэнд бараалхаж ерөөл айц хүртэх гайхамшигт хорон байх юм. Дэлхийн хамгийн алдарт хүний нэг үсэнгүй их гэгээнтэнд бараалах өдөр товлогдсон байв. Биднийг энд дагуулж яваад Ялуу худагт Нарванжин гэгээнтэн нарын ач хөрөөлөөр ийм боломж олсондоо бид таатай байцгаав. Бидний аялал энэ удаа нэлээд онцлогтой байлаа. Аяллыг Ялуу худагт сан Нарванжин хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан бөгөөд бидний аз дохиоход хоёр худагт өөрийн биеэр бидэнд хөтж хийж гайхшруулснаар барахгүй тэд явцдаа номлол айлдаж авшиг хүртээж тэр чүүхэл бүх ариун газар бидэндээ хамт явж энгийн сайхны үлгэр дуурайлаг үзүүлсэн юм а. Ёр усын орчинд юм үжид зугаацах, эргэл мөргөл хийхээр энэ удаагийн аялал хязгаарлагдсангүй. Эрдэм ном товргуудаар өдөр бүр дээдийн ном заалгаж, өглөө бүр гороо хийж, цагаан хоолнд дасаж, давтагдчихгүй ариун дагшныг ойроос бие сэтгэлээр хүртэж, богино хугацаанд завгүй суралцаж, дэх тусмаа хүмүүс бүр ихээр баярлаж, тэдний нүд өдрөөс өдөрт улам гэрэлтэж байсныг одоо тод санаж байна. Тэр гэрэл нь сэтгэлийн тусгал байлаа. Дарамсалаа бол энтхийн Хямлай улсын билээс уулаад асаан барьсан жижигхэн хот юм. Хотын нэг хэсэг нь уулын өндөр тарагдана. Машинд хуваагдсан сууж Дарамсалагийн хэцүү давч замаар өгсөөр Мэклейд Гэнж хэмээх уулын оройд байх Норбуу хэмээх жижигхэн буудлыг бид тухаллаа. Энэ буудлын тагтнаас уулын бэлтгэх хот алган дээр тавьсан мэт харагдах ба бид Далай ламын өргөө ба гол сүмээс холгүй бууснаа сая мэдэж баяр хөөр болцгоо. Холгүйхэн харагдах ногоон дэврүүд бол төвдийн цагаачлалын засгийн газар, Далай ламын өргөө мөн гол сүм байх ажээ. Норбуу буудлын дохилог өөрөмц бөгөөд бид энд хэд хонохдоо номын дуу сонсож, уурах сайтай цагаан хоолоор дайлуулж, сэтгэл биеийн хөнгөлөх ёстой байлаа. Өдийн хоол идсэний дараа орчин тойронтойгоо танилцаж чөлөөт цаг эхлэв. Хямлан улсын жижиг хот сонирхол татна. Бидний ирээд байгаа Дарамсалаа хотын нэр нь оюуны өргө өгсөн эртний санскрит утгатай үг юм байна. Энд эртнээс Хямлан улсын бэлд хиндийн шашин дэлгэрч байжээ. Харин 18 дугаар зууны дунд үеэс зарим төвдүүд Дарамсалаадыг суурьш болж буддын зарим сүмийг уулын өндөрт барьж эхэлжээ. Төвд орныг хятад эзлэн төрөмгөөсний хойно 14-р Далай лам 1959 онд эх орондоо үлдэх боломжгүй болж хил даван дөрвж энтхэгт иржээ. Энтхэхийн удирдагч Жавхарлал Нервгаас улс төрийн оргонол хүссэний дагуу цөөн төвдийн суурьсан Дарамсалаад суурьш зөвшөөрөл олгосон гэдэг. Ингээд Дарамсалаа төвдийн төр засгийн газар ардын төлөөлөгчдийн хурал байгуулагджээ. Дарамсалаа Далай лам сууснаар цөөн хүнтэй бөглөө нутаг эзэнтэй болж жуулчлал хөгжинэ гэж энтхийн ерөнхийлөгч баярлаж байжээ. Үнэхээр ч тийм явдал болсон юм. Далай лам дагагчдын хамт дөрвөн ирснээс хойш Дарамсалагийн хөгжлийн шинэ үеийг хэлж
энэ жижиг хот дэлхийд даяар алдарших болжээ. Мөн төвд үндэстнүүд эх орноосоо дөрвөн Деважингийн шинэ орон болсон Дарамсалайд Далай-лама багшийнхын араас бараадан эрцгээж нэмж суурьшсан төдийгүй жуулчны хөл тасрахгүй болжээ. Тэр цагаас хойш Дарамсалайг энтхийн лас, бяцхан төвд гих зэргээр нээлэх болсноос хойш байгалийн үзэсгэлэнт ч бас хүмүүс татагдах болжээ. Далай-ламыг даган Дарамслаад ирсэн төвдүүдийн үр сад өсөж өртсөөр өнөөдөр олон мянга болсон байна. Хотын хүн амын 30% төвдүүд. Уугуул нутагтай үлдгэсдийгээ бодвол харьцангуй эрх чөлөөтэй амьдарч байгаа ч гэсэн энд эргэн тойрон хашаа байшин дээр хаан сайгүй эрх чөлөөт төвд бол хятадын мууж ус тусгаар улс гэсэн эмгэнэлт хүслийн бичээсүүд цөөнгүй таарддаг билээ. Аяллаа анхны өглөө худалдын хэлснээр бид бүгд эртлэн босцоо. Худагд аялагчдыг дагуулan Миклод Генжийн өндөрлөгийг тойрдог горооны замыг бидэнд тайлбарлсан бөгөөд энэхүү эргэл горооны тойрогт Далай-ламын өргөө, төвдийн засгийн газар, намжилт татсан хийгээд ариун шүтээнүүд мэрэгд хувилгаад эх орончдын ариун доцлууд багтдаг гинэ. Энэхүү ариун орныг өглөө бүр эргэл хийх нь буддист хүний хувьд буян хишиг үржин ариужих бөгөөд энэрл нэгүсээр сэтгэл дүүрэх учиртай гэнэ. Ингээд гороо хэрхэн хийдэг, ямар утга учиртай болох талаар багш нар ном айлдлаа. Буддын шашны томоохон зан үлийн нэг бол эргэл мөргөл юм. Эргэлийг төвдөр гороо гэдэг, сөсгтнүүд гороо хийх гэж ярьдаг. Эргэлийг нар зүв буюу баруун эргэж хийдэг. Эргэлийг сүм дугун, соврог, багшийн өргөө, өөрийн бурхан шүтэн залсан орон гэрээч тойрж болно. Эргэл гороог бие хэл сэтгэлээр хийх нь чухал гэж багш тайлбарлана. Соврог шүтэн тэргүүднийг алхаж, эсвэл мөргөж тойрох нь бие сэтгэлийн ариусж байгаа хэлбэр юм аа. Тийм учраас бие сэтгэлийн ариусгаж, мань мэгдмийг хөгжөөж, бурханы ариун одоо жишээ нь сургаал номыг бодож эргэл хийх учиртай гинэ. Эргэл хийхдээ эргэлтийн тоог ариужуулдаг тарин, номыг унших, мөн одоо аав ээж, багш, ариун ачлалтай хүмүүсийн тааллыг бодох, мөн их болсон 600 хамаг амьтны тусын тулд өөрийн сэтгэлийг болгох, бие махбод ариун газруудыг одоо чинь бодож сэтгэлдээ дүрсэлж ингэж эргэл мөргөл буюу гороо хийх учиртай гинэ. Өглөө бүр аялагчид ийхүү эртлэн гороолдог байсан бөгөөд энэ нь шинэ орон, бурханы оронд сэтгэлээ хөнгөлж улам өөдрөг цэвэр ариун болгож байна гэж бодож байлаа. Тэр өдөртөө бид намжилт татсантай танилцв. Энэ бол Далай-ламын харьяаны хамгийн гол зогчин сүм юм. Уулын оройд барьсан учраас дээш доос буусан олон шаттай дамжиж холбосон салаа салбар барилга сүмүүд олонтой бололтой. Сүм рүү орох замд төвдийн эрх чөлөөний төлөөх самбар бас төвдийн тусгаар тогтнолын төлөө амиа зориулсан хүмүүс зориулсан дурслын хөшөө хан турга тэргүүдэн таарлана. Сүм нь өмнөө өргөн талбай үхийг хэлгэдэн давхар ажээ. Эхлээд энд дөрвөн ирсэн төвдүүд цөөн жил энд амьдарч эх орны чөлөөлөгдөхөөр буцаж очино гэж бодоод энгийн хийстэй сүм барьж. Тэд буцаж чадсангүй. Тиймээс энэ сүмэн доторх баг зайд олон зүйлийг багтааж нэмэх болжээ. Энгийн хийстэй атлаа маш олноор бурхан шүтээнийг баг зайд магтаасны учир нь ийм гинэ. Бид сүмэн доторх гол шүтээнід мөргөв. Энэ бүх аялалд хотгодууд өөрийн биеэр дагалдан явж тайлбарлаж байлаа. Намжилт татсан тагсуун жилийн туршид энтгэгт цагаачлан ирсэн төвдүүдийн хамгийн гол ёслол арга хэмжээнүүд хийгдэж ирсэн байна. Бурханы шашны гол ёслолууд олон улсын хурал уулзалтууд энд болдог ажээ.
Is it a sin or is it a virtue? Дараагийн арга хэмжээ нь бол Дэлүү утагт ном тавьсан. Бурхан шашин ба ёс суртахууны талаар номлол тавьж But it doesn't mean that энд ирсэн усуудаа санал солилцож оройжин одоо Бурханы шашин талаар мэтгэлцэж, ярьж, дагаж асуулт хариулт өрнөж байлаа. Everybody wants to go to the enlightened realm. In order to go to the enlightened realm, you need to purify yourself. Өдөр бүр сайхан гэгээ номонд сууж байсны нэг нь бидний анхаарлыг ихэд татаж олон хүний ой тойнд ихэд нөлөөлж амттай сургууль айлдсан хүн бол Дарамсалаа дахь Төвд архив номын сангийн захирал Гэвшил Хагдар байлаа. Тэрээр манай аяллыг хүндэтгэн бидэнд зориулж 2 удаа ном тавьсан юм. Бидэнд үеийн үр түүний учир шалтгааны хуулиуд бас шүтэн барилгын тухай ном сонсголоо. Хүн амьтын ямар үеийн үр үйлдэн түүнийхээ үрийг хүртдэг болох тухай гүн ухааны олон жишээ баримтаар бидэнд итгэл үнэмшил болтол ярьж ойлгуулав. Сайн үйл хэвэл сайн үр хүртэн, муу үйл өнөөр үйлдвэл муу үр давхартай. Сайн сэтгэлийг буйныг аривжуулах нь нийгэмд үр удамд гэрэлгээ авчрахны хуртайг номлож бидний сэтгэлийг улам баяжууллаа. Ер нь ертөнцийн хамгийн хоорондоо шүтэн барилдаж, уялдаа холбоотой байдаг амьдралд үйл үрийн тойрог болон сансрын хүрдийн номлол гэж байдаг тухай бидний жишээ татан ярьлаа. Үнэн дээр үүнээс үүдэн сансрын хүрдийн одоо зургийг Бурханы шашинд бий болгож шүтэн барилгыг онолдуулан төсөлсөн байдаг тухай бидэнд сонирхуулж 3 язгуурын хор гэж юм байгаагүй болвол буян нүгэл гэж байхгүй. Үүлийн үр байхгүй бол дахин төрөлт гэж байхгүй гэх мэтчлэн шүтэн барилга бол Бурханы шашин дахь сансрын хүрдийн зөв тогтолцоог тухай ойлголт юм а гэдгийг бидэнд ярьж ойлгууллаа. Оюусан дээр бүх тагуудад нойргуудл, стресс, депресс бүх юм. За мөн бидэнд бол хувраг инх төвшин хутгтын 4 үнний тухай, мөн үеийн үрийн тухай хичээл тавьсан. За энэ ном бол зовлонгийн тухай, хутгтын 4 үнний тухай, зовлонгийн үнэн, амьдралын төлөө шунах нь бол зовлонгийн үнэн болдог тухай, зовлонгийн шалтгаан үнэн, шалтгаан нь өөрөөсөө гардаг тухай, зовлон гитлэх үнэн, гэгээрэлд хүрснээр зовлонгоос ангижрах тухай, за мөн зовлон гитлэх арга зам нь үнэн болох тухай. За энэ нь бол зовлон гитлэх нь үнэн учраас түүнийг гитлэх арга зам гэж байдаг. За энэнд бол зөв үзэл, зөв эрмэлзэл, зөв үг яриа, зөв үйлдэл, зөв амьдрал, зөв чармайлт, зөв дуртгал, зөв бясалгалаар одоо зовлон гитлнэ гэж. Энэ одоо ном сургаалын тухай энэ цугсан хүмүүст ярьлаа. Хүн бол зөв үзэлтэй байж чадах юм бол зовлон бага эдлэн гэсэн үг. Үүнээс үзвэл зовлонгоос гарах зам үний юм а гэж. Янда Бурханы философийн, буддын философийн энэ арга замын тухай номлол тавьж, за мөн одоо энэ номлол тавьсны 2 дахь хэсэг нь бол үеийн үртэй холбоотой лекц байсан юм а. Эх орондоо харих хэрэггүй хагас 100 жил болсон хэдий ч Дарамсалаа дахь төвдүүд уламжлалт амьдрал шашин соёлоо алдахгүй хичээд иржээ. Түүний нэг жишээ нь Миклоид Гэнж дэх төвд худалдааны өвөрмөц гудамж юм. Уулын орой дээрх хэдэн зуун метрийн давчуу гудамж төвд шашин соёлын бараагаар дүүрэн. Жуулчид эндээс л ариун орныг зорж ирсний гол дурсгалаа худалдан авдаг байна. Шашин соёлын зүйлсээс гадна сонин сөвөн бараач энд дэлбэг. Хэрв та энэтхэгдэх төвдийн цагаачлалын засгийн газар хийгээд тэдний шашин соёлыг дэмжиж гэвэл тэдний тусгай зөвшөөрөл бүхий харьяаны дэлгүүрээс л худалдан авалт хийхэд болох ажээ. Эндээс голдуу шашны эд зүйл, аяллаа дурсан зүйлдэх бэлэг дурсгал худалдан авна. Зочид жуулчдын ихэнх нь энэ газрыг далааламтай холбон үзэж, ариун намын орноос эд дурсгал худалдан авах дуртай, үүндээ бэлгшээд ханддаг байна. Сүсэгтэн олноос далай ламд даншиг өрөх ёслыг үзэж сонирхох завшаан бидэнд тохиолдов. Энэ бол mind reflection аяллаа нэгэн чухал сэтгэл татсан гэсэн үг байлаа. Даншиг буюу бат оршил өргөх гэдэг нь их багшид зориулж ханд, сэтгэлийн өргөл барих, багшид бараалгах, ажис хүртэх өргөн ёсол юм а.
Энд бид анх удаа Далай ламын гэгэн дүрийг харж зарим маань багшдаа Монгол хүнийг анзааран хайрцагт нь ажил авч амжсандаа баяртай байлаа. Гэвч бидний тусгайлан мөргөх цаг товлсон цаг болоогүй тул бид хүлээцтэй байж үйл явдлыг сонирхлоо. За энэ аяллаа явцад бид нэр Дарамсалаа дахь Далай ламын номын сан сонирхлоо. Төвдөөс авчирсан, дөрвж ирэхдээ үүрч дүүрч ирсэн, ирээд хандвалсан, цуглуулсан, энд баяжуулсан, шинээр бүтээн бий болгосон, бичид төрөвсөн олон мянган ном судраас гадна эд үлгийн зүйлс, төвд архив бас энд байдаг байна. Энэ бол цагаачлсан төвдүүдийн өв төдийгүй төвдийн бүхвийн соёлыгч энд бас хадгалж байна. Мөн зөвхөн шашны номын сан бус иргэний чиглэлийн олон зүйлсийг бас цагаачлалын засгийн газрын архиваарч баяжуулжээ. Олон орноос судлаачид энэ дээр судалгаа хийдэг. Мөн үүний зэрэгцээ энд бас захим номын сангийн хувилбар сан хөмрөг бий гинэ. Бид Дарамслаа дахь аяллынхаа явцад төвдийн цагаачлалын музейг үзэж сонирхлоо. Эмгэнэлтэй, сонирхолтой хувь зээний үзмрүүд. Онцлог нь ихэвчлэн мэдээлэл дээр тулгуурласан онлайн хувилбартай хоёр төрлийн энгийн музей байна. Энэ музейд бол төвдийн өмнөх үеийн бүх түүхийг тэрж үтгийгэл монголчуудын түүх, хятадын түүхтэй холбогдсон олон зүйлсийг гаргасны зэрэгцээ. Далай лам гэж хэн болох тухай, Далай ламын дөрүүд, Далай ламын бүтээсэн үйл хэрэг, Далай ламын намтар тэргүүтний голлосноос гадна 1959 онд Хятад улсаас дөрвөн гарсан үйл явдал, дөрвөсөд ирээд энтгэгд амьдарсан түүхүүд, өнөөдрийн төвдийн амьдрал, төвдийн байгаль орчин болоод Дарамслаад амьдарч байгаа төвдүүдийн нөхцөл байдал мөн энтгэгд амьдарч байгаа төвдүүдийн нөхцөл байдлыг харуулсан үзмөрүүд байхын зэрэгцээгээр төвд байхын утга учирыг дэлгэн харуулсан ийм цомхон музей байлаа. 3 дахь өдөр нь бид эргэл гороог хийж өглөөний цайнд орсны дараа доод Дарамслаад байх жүд датсантай танилцаж мөргөл хийхээр хөдлөлөө. Жүдийн энэхүү их датсан бол бас л бусад сумын адилаар өнөөгийн Хятад дахь төвд орноос дөрвж ирсэн хуврагууд хийгээд тэдний нууж авчирсан ном судраас алхамжлан сэргээж энтгэг оронд дөрвөсдийн үүсгэсэн гүн ухааны сургууль юм байна. Харин оронд дөрвөн ирж амьдарч байгаа хэдийч төвдүүд өөрийн гүн ухааны соёлыг хэрхэн хадгалж хөгжүүлж байг жүдийн ёсны энэ сүмээс харж болохоор байлаа. Сүмхээдээс гадна энд олон зуун лам нарын амьдрах орон байр, эрдэм судлалын орчныг сайтар бүрдүүлжээ. Одоо энд төвд Монгол, Ладак, Сик, Спити, Мон орноос шалгарч ирсэн 500 гаруй лам хувраг, багш худаг товилгаадууд гівшин дамжаа барихаар ном үзэж судалгаа хийж байна. Бид энэ сүмээс Норвлынхаа шашин соёлын төв рүү явлаа. Мянган мотор Жангараасыг бурхны хэвтэй дүрээр сүмийн их зургийг гаргасан ба тэнгэрээс харвал хоймрын сүм нь бурхны тэргүүнийг илтгэх учиртай ажээ. Сүмийн доторх орон цэцэрлэгийг Японы уран барилгачид Деважин санагдуулан баримтлалаар бүтээж босгожээ. Далай ламын зуны ордон байсан энэхүү Деважингийн орон одоо төвдийн шашин урлалын нээлттэй төв болсон байна. Бид энд үдийн зоог барьж үзэж сонирхлоо. Гар урлал, ойдол нэхээс, хувцас, бурхан урлал, хээ чимэг, ном барлах, төвдийн бүх хурлыг шашин ном болон аяллаа дурсгалд зориулж бүтээдэг сурчилдаг газар болсон байна. Гол сумд 4 м өндөртэй гол шүтээн Жангараасыг бурхан бий. Энэ бурханы сүмд манай аялагчид цуглаж соёлын үнд зүйлсийн талаар бадам самбуу судлаачийн илтгэдэг сонсон нь манай тань мэдхэн аяллаа хөтөлбөрийн нэг хэсэг байлаа. Дараа өдөр буюу Дарамслаад байх бидний жуулчдын сүүлчийн өдрийн өглөө бид байдгаараа гойж гоодоод Далай багшид мөргөх товын дагуу эртлэн намжил татсан зочцгоо. Энэ сүмээр дамжин Далай багшийн ордонд хүрнэ. Мөргөлийн үеэр зураг авахыг зөвшөөрөөгүй ч сэтгэлийн гүндэх дурсамж арилшгүй ул мөртэй болж үлдсэн билээ. Цанид датсанд нар мончин хотогтын номлолыг сонсож дарихийн жанан тавив. Дарихийн тарин бяцлаглалын учрыг ойлгож, хэлэлцэж, багшаас дарихийн номыг уншиж байх эрхийг сүсгтний ёсоор авч байгаа нь энэ юм аа. Багшаас номыг ёсоор нь унших эрх авсан нь
сөсгтнүүдийн хувьд их аз жаргалтай хэрэг байлаа. Дээр хин гэгийн их багшид ажиллуулж хутагцаас авшиг авсан нь манай аялагчдын хувьд сэтгэл санааны хамгийн оргил сайхан өдөр байлаа. Тэд ийхүү хамгийн сайн сахар аяллын хөтөлбөрөөр өндөрлөж байна. Дарамсалаад аялсан, энтгийг таялсан хэдэн өдрийн аяллаас хүмүүс юу мэдэрсэн бэ гэхээр ер нь бол хүний газар байгаа ч гэсэн, давчуу бага нөхцөлд байгаа ч гэсэн, амьдрал хэцүүгээр хавчигдж байгаа ч гэсэн үндэсний соёлоо хадгалж хамгаалж дэлгэрүүлж болохын үлгэрийг бол эндээс бид нар харлаа. За тусгаар сайхан оронтой, дэлгэр чөлөөтэй оронд орших энэ одоо үн цэнийг улам ихээр мэдэрлээ. Далайлам дарамслаад байсан өдрүүдэд бол хутагтууд бидэнд өөрийн биеэр одоо газарч ялж, номлол тавьж ингэж одоо явсан хацтай өдрүүд байлаа гэж одоо энэ зөвшгтнүүд ярьж байна. За дахин ийм аз хувийг хуваалцахын ёроолыг бид нэгэндээ тавьж байлаа. За ингээд дарамсалаа төр баяртай дахин ярина гэдгээр энэ одоо тэмдэглэлээ өндөрлөё.